Хүс, хий, хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Бид бүгдийн дотор ялагч гэж бий, ялагдагч гэж бий. Аливаа юм хийхэд ялагч тэмцээрээ чи чадна гэж хэлж байхад ялагдагч димидээ чи чадахгүй бууж өг гэж шивнж байдаг. Тэм учраас би өнөөдөр таныг ялагчаа сонсороо гэдгийг сануулгах хүсэлтэй байна. Бид дотор байгаа тэр ялагчийг сонссноор ялагдагч бууж өгдөг. Ялагч тэмцснээр ялагдагч бууж өгдөг. Харамсалтай нь их олон хүмүүс ялагдагчийн үгэнд ордог. Яагад гэвэл хэвшмэл амьдралаараа амьдрахын тулд өдөр тутмынхаа аар саархан зүйлийг хийхийн тулд, муу зуршлаасаа салахгүй тулд, бэрхшээлтэй учрахгүй тулд, өөрийгөө зовоохгүй тулд ялагдагчийг сонсдог. Гэхдээ та ихэнх хүмүүсийн тоонд орохгүй. Тэм учраас ихэнх хүмүүс юу хийх нь, яах нь танд хамаагүй. Зөвхөн та юу хийх нь чухал. Та бусдын адил биш. Та онцгой. Та өөртөө итгэдэг. Та ялагчаа үргэлж сонсдог. Тэм ч учраас та хүсэл мөрөөдөлтөд бууж өгөхгүй. Та амьдралынхаа төлөө тэмцэж байгаа. Та карьерийнхаа төлөө тэмцэж байгаа. Та гэр бүлийнхаа төлөө тэмцэж байгаа. Хичнээн хэцүү байсан ч та тэмцэж байгаа. Төгсгөлийг нь хараагүй ч тэмцэж байгаа. Тэмцэж чадсан учраас та ялах болно. Тэмцэж чадсан учраас та хүссэн үр дүндээ хүрэх болно. Бид нэг бол сайн сайхныхаа төлөө өнөөдөр тэмцэж ирээдүйд сайхан амьдрна. Үгүй бол өнөөдөр бууж өгөөд ирээдүйд гарах сөрөг үр дагавартаа тэмцэх болно. Тиймээс дахин хэлье. Бид бүгдийн дотор ялагч гэж бий, ялагдагч гэж бий. Дотор байгаа ялагчийг сонссноор ялагдагч бууж өгдөг. Сонголт таны гарт. Хүс, хий, хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.